За 6 дугаар ангийнхандаа зориулаад бодлогоо татаж аваад за одоо жишээлбэл энэ ч энерги хичээлийн 1-ээс 35 дугаар бодлого гэсэн татаж авсан бодлогоо за манай хүүхдүүд бүгдээрээ Paint програм дээр ажилд сурсан учраас Paint програм дээр бодлогоо нээгээд за нээсэн бодлогонуудаа хэрхэн яаж бодох вэ гэхээр за бид нар шууд ингээд харандаа сонгож аваад за ингээд зураасаа жоохон бүдүүрүүлээд за дараах ухтхан үгнүүдээс аль нь энерги нэгж вэ гэвэл бүгдээрээ шууд энерги, жоул, динамометр, цуура гэхэлэр жоул гэсэн энерги нэгж байна гэд. За харагдахгүй гэж үзвэл ингээд өнгийн улаан болгоод хариулж болно. За нүүрс шатах үед энергийн ямар хувирал явагддаг вэ гэвэл бид нар химийн энергиэс дулааны энерги рүү хувирдаг гэд. За энийг ингээд бичиж болно. За ингээд бичгэд төвхтэй байвал insert хийснээс энд нь ингээд байрлуулж агаад шууд очиж болно. За химийн энергиэс дулааны энерги руу хувирдгаа гэт. За ингээд биччихэд энийг бид нар яах юм бэ гэхээр харагдахгүй байна гэж үзвэл ингээд идэвхжүүлж байгаа томруулъя. За тэгээд ингэж хариултаа оруулж болно. За дараа нь мод шатах үед яадаг вэ гэвэл за өмнөх бодлоготой яг адил гэд бичиж болно. Яг за эсвэл хим зураас татаад дулаан гэж бичиж болно. За унаж байгаа гэх мэтлэн ингээд хийж болох нэ хөвгтд. За дараа нь яах юм бэ гэхлээр за энд бас энэ бичдэг хэсэг дээр бичиж болно. За энд энэ холбогддог хэсэг харагдаж байна. За холбогддог хэсэг дээр жишээлбэл бид нар дүрснээсээ мөрөд зураа сонгож аваад за механик энерги жишээлбэл биеийн юуны энерги гэвэл хөдөлгөөний энерги. За цахилгааны энерги жишээлбэл цахилгаангүйдэл. За дулааны энерги халуун үдэнтэй, химийн энерги ингэж холбож өгч болно. За эдгээрийг ингээд өнгөнүүдийн бас өөр өгч болно. За дараагийнх нь жишээлбэл цахилгааны энерги нь энэ байна. За дараа нь бид нар ногоон өнгөтэй болгож агаад дулааны энерги байна гэд. За дараа нь ягаан өнгөтэй болгож агаад за одоо ногоон өнгөтэй болгож агаад химийн энерги нэ гэд. За ингэж хариулж болно шүү хүүхдүүдээ. За ингээд даалгавраа хийгээд за хадгалагтаа мэдээж файл save as за тэгээд энэ дээр нэрээ өгөөд хадгална. За 6А-гийн тэргээд нэрээ өгөөд хадгалаарай хүүхдүүдээ. За тэгэхээр физикийнхаа хичээлийг мэдээллийн технологи хичээлтэйгээ холбоод ингээд хийж болно шүү. За багш нь нийтдээ энергийн болон
хүч бай харилцан үйлчлэлийн бодлогонуудыг оруулна. Та нар бүгдээрээ бодоод багш руугаа явуулаарай. Амжилт хүсье.